ерөнхий менежер 9 аж ахуйн нэгжийг одоо нөөцсөн махаа битгий гаргаа гэж хэлсэн гэж та ярьсан шүү дээ. Энэ дээр энэ бол манай даваа гарагийн улсын их хурлдах Монгол Ардын намын бүлгийн хуралдаа. За үдээс хойш хуралдсан Монгол улсын засгийн газрын хуралдаанд мэдээлэгдсэн мэдээлэл. Тэгэхээр Монгол улсын ерөнхий сайд бол одоо бүх талын мэдээлэлтэй байдаг. Яг нотлоотой үү те энэ. Гэхдээ би хэлж шүү дээ. Албан ёсоор ийм хоёр хуралдаанд мэдээлэгдсэн ийм мэдээлэл. За энэ 9 аж ахуйн нэгжийн анхнаасаа 15 мянга болон 13 мянгаар зарах гэрээ байгуулсан юм байна. Тэгээ энэ гэрээнийхээ дагуу ер нь махаа цаашаа нийлүүлж болдгоо юм. Яагаад засгийн газар татаас өгөх гэдэг яг одоо хяналт шалгалтын ажил одоо яг үргэлжилж байгаа. Хяналт шалгалтын ажлын үр дүн эслэж гараагүй. Татаас өгөх гэдэг шүү дээ 14 мянга. Тийм яагаад заавал өгөх вэ? Тэгээ гэрээнийхээ дагуу махаа нийлж болдгоо. Хяналт шалгалтын ажил одоо яг үргэлжилж байна. Хотын дарга бол би ингээ ажиллаа очиж өгөхгүй миний эзгүүд өгчихгүй гэдэг мэдээлэл яваад байна шүү дээ. Одоо энэ нийгмийг одоо хэрүүлийн бузраар одоо живүүлж дууссан. Хэрүүлээр хариулт өгөхгүй. Тэгэхээр түүнээс гадна таныг хууль зүйн сайд байх шалгаж ирсэн хэрэгүүдийн явц ямар бодлого тань? За одоо энэ одоо яг хэрэг үртгэл мөрдөн байцаалтай холбоотой асуудал. Одоо нэг тухайн үед байсан мэгэлт худал мэдээлэл одоо тараацсан юм шигээр ярьдаг. Би бол шүү дээ нэг л зүйл байна. Би дандаа баримт дэлгэж үзүүлжсэн. Жишээлбэл одоо 2025 оны 11 сард би 3 асуудлаар хэвлэлийн байгууллага хийхдээ яг одоо энэ хэвлэлийн танхимд дандаа засгийн газрын шийдвэр, ажлын хэсгийн дүгнэлтийг үзүүлж дүгнэлт гаргасан. Жишээлбэл одоо хил орчмын газар одоо зарагдаагүй тийм юм одоо байхгүй гэж үзсэн бол засгийн газар хүчингүй болгоцсон. Энэ хууль зөрчиж хил орчмын газар олгосон байна гэж 40 гаруй хүнтэй ажлын хэсгийн дүгнэлт хэлцүүлэгдсэн. Энэ ажлын хэсгийн бүрэлдэхүүнд одоо эрүүгийн цагдаагийн байгууллагын буюу хууль хяналтын байгууллагын 10 орчим албан агч орж ажиллаж бүгд гар хөлөө өсгөө зур засгийн газар танилцагдсан ажлын хэсгийн дүгнэлт байхгүй. Тэгэхээр эн чинь үүсэхдэггүй байхгүй. Тэгэхээр энэ дүгнэлт үндсэлтэй байна гэсэн учраас л засгийн газар шийдвэр гаргаж тэр газар олгосон шийдвэрүүдийг цуцалсан байж таарна шүү дээ. Таныг одоо өөрийн хэрэгүүдийн нотлохоор ингээд хотын дараагаас Батар хэлсэн байсан. За би хууль хяналтын байгууллагууд тавал баримт гаргаж үзүүлсэн. Би бол нэг зүйлийг хэлээд байгаа шүү дээ. Одоо хэрүүлээр одоо нэцэхгүй. Одоо энийг одоо би өмнө хэлсэн. Одоо энийг шүү дээ. Хууль хяналтын байгууллага тогтно. Би 1000 ярьсан ч нөгөө хүмүүс 1000 өгөөсгсөн ч энийг одоо хууль хяналтын байгууллагууд нь одоо тогтоо. Эцлээд тогтоо. Би бол өөрөө тогтооцсон. Би тэрэндээ итгэлтэй байгаа юм шүү дээ. Одоо жишээлбэл амар эсрэг гишүүнтэй холбоотой би өөртөө ярьж ирсэн тийм. Би өөрөө итгэлтэй байгаа юм шүү дээ. Тэ? Нэг юм ойлгохгүй байна. Тэгээ би одоо дандаа баримт үзүүлж л одоо гаргаж. Сүүлийн бас Батулга гишүүний хоёр компанитай холбоотой асуусан баримттай. Эцэс хуулийн байгууллагатай. Одоо яг ингэж хэлэхээр ингэж байгаа байхгүй юу? Намайг одоо мөрдөн шалах байгууллагад нөлөөлж байна. Гэдэг одоо ийм зүйлийг нөгөө талаас л их ярьдаг. Тийм ч одоо байр суурь дандаа илэрхийлдэг шүү дээ. Би бол илчилсэн, баримттай илчилсэн, хууль хяналтын байгууллагууд нь шилжүүлсэн тэр байр суурин дээр одоо ч хിവэр байгаа. Итгэл үнэмшилтэй байна. Энэ зүгээр цаг хугацааны л асуудал. Нэг юм ойлгохгүй сайд. 13 15-аар нэгэнт зархаар гэрээ ийдсэн байгаа энэ 9 компаниг шүү дээ тий. Энэ гэрээнийхээ дагуу та нар 13 мянга 15 мянгаар мөнгөний одоо зах зээл дээр мөнгөөр зараа гэд ингээд явуулах юм яагаад засгийн газар татаас өгөөд 14 мөнгөний татаас өгөөд байгаа юм. Энийг та дүнгийн хариулах дээр гэж хяналт шалгалтын ажил үргэлжилж байна гэд. Гэрээн дээр тэгээд заацсан байгаа юм юуг нь хэн шалгах гэдэг юм. Тэгээ энэ шалгахаар одоо маш олон асуудлууд байна гэж засгийн газар хуралдаанд танилцагдсан. Тэгээ 14 өөрчлөсөн байдлаар баггүй. 14 төгрөг одоо яг тэр махан байна уу? Би хэлсэн шүү дээ. Мэдээлэгдэж байгаа зарж байгаа цэгийн тоон 600 хэд гэсэн. Газар дээр нь үзсэн чинь 300 хэд байсан. За гэрээ хийсэн, тэрийгэ зарцуулаагүй асуудлууд байсан. Тэр одоо тухайн компаниудын яг ярьж байгаачлан махаа нийлүүлсэн хэсэг. Хизээ татаж авсан хэсэг. Зарим нь бол одоо 1 сар зарцсан. Тэгээд байгаа шүү дээ. Аж ахуйн нэгжээс ер нь өөр одоо махны боломжтой аж ахуйн нэгж байгаа юу? Тэр нь энэ хүнсний тухай хуулиар махны нөөцтэй холбоотой энэ одоо үнийн өсөлтөөс өртсөн сэргийлэх асуудал бол
засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хуулиар засаг дарга нарт хуулиар хүлээлгцсэн үүрэг багхгүй. Тэгэхээр засаг дарга энэ асуудлаар өмнө нь 2 удаа засгийн газрын хуралдаан дээр хот энэ асуудлаа өөрөө шийдвэрлэнэ гэдэг ийм мэдээллийг өгж байсан байхгүй.